Улаанбаатар хотын суурьшлийн бүсийн нийт 35206 гатлбаагаас 6711 гатлбаа нь барилгацсан хэсэг 9752 гатлбаа нь гэр ороллын бүсэд хамрагдж байна. Үүнээс 1426 гатлбаад гэр ороллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг 2013 оноос эхлүүлсэн юм а. Ингэхдээ гэр ороллын төлөлтийг төвийн дундын захын гэсэн 3 бүсчилж хөгжүүлэхээр тусгажээ. Гэр ороллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 27 байршил 84 хэсэгчилсэн талбай нь 15414 нэгж талбар бүхий 1426 га газрыг хамарч байгаа юм а. Энэ гэр ороллын нутагт дэвсгэрийн 14.6%, хүн амын 9% эзэлж байна. 2013 оноос хойш улс нийслэлийн 171.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гэр ороллын дахин төлөлтийн инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч гэр ороллыг дахин төлөвлөх инженерийн дэд бүтц тавих ажлыг хэд их улс төрийн өнцгөөс харснаас болж зарим ажлыг гацаанд оруулсан байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд яагаад ийм удаашралтай яваад байгаа үндсэн шалтгаануудыг гаргаж ирэх шаардлага гарна да тий. Энэ дээр болохоор анх энэ байршлуудаа сонгон шалгаруулахдаа нэгт одоо улс төрийн шинжтэй инженерингийн дэд бүтц орох боломжгүй тийм байршлуудыг сонгон шалгаруулсан. Дээрээс нь сонгон шалгаруулалтанд орж ирсэн компаниуд нь инженерингийн дэд бүтцийн ажлыг хийх зорилгоор үндсэн барилга барих зорилгогүй ийм компаниуд бас орж ирсэн байна. Энийг тодруулаад хэлбэл зөвхөн инженерингийн дэд бүтцийн ажлыг төсөл сонгон шалгаруулсан компани давуу ирэхээр хийнэ гэд журам дээр заагаад өгсөн. Ингэж орсноос болоод зөвхөн шугам сүлжээний улсын төсвийн одоо жишээ нь 5-10 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлыг хийх зорилгоор компаниуд ороод цаашдаа барилгын үйл явц үргэлжлээгүй гэж ойлгож байна. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэр ороллын дахин төлөлтийн хүрээнд 9229 айлын орон сууц ашиглалтанд оржээ. Үүнээс гэр ороллын 1600 орчим иргэн газраа шүлэлж орон сууцтай болсон байна. Дахин төлөлтийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд эрсдлээ өрч бүтээн байгуулалтанд оролцдог. Гэвч төрийн зүгээс орон сууцны борлуулалтаар огт дэмжлэг үзүүлдэггүй нь тэдэнд хамгийн их бэрхшээл учруулдаг нэ. Тухайлбал хоттой ойр хэсгийн орон сууцнд ипотекийн зээл олддог хэрнээ дахин төлөлтийн хүрээнд баригдсан орон сууц худалдаа авахд ипотекийн зээл олддог байх жишээтэй. Төсөл дээр явж байгаа компаниудтай ихэнхдээ нь уулзаад ингээд явхад ямар зовлон бэрхшээл байна гэхээр бид бол тодорхой хэмжээгээр бол барилга байшин барьдаг 1-2 блок ингээ байшин ашиглалтанд оруулаад байдаг. Борлуулъя гэхээр ер нь худалдаж авах хүн байхгүй байгаад байдаг. Санхүүгийн чадвартай. Энэ дээр болохоор төрийн зүгээс ямар дэмжлэг шаардаад байна вэ гэхээр одоо ипотекийн зээл 8% зээлгээ гараад байгаа. Энэ бол жилд ойролцоогоор нэг 240 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт ороод байгаа. Энэ дээр бол барилгын компаниуд ер нь 50-аас доошгүй үеийн гэр ороллын дахин төлөвлөлтөн дээр гээд бүр заагаад өгөөч, журам дээр оруулаач гэд хүсэл тавиад байгаа. Энэ хүсэлтийн дагуу бид бол барилга хот байгуулалтын яам руу энэ саналаа ингээ явуулаад байгаа. Өнөөдрийн байдлаар гэр ороллын дахин төлөлтийн сонгогдсон 27 байршил 84 хэсгийн 40% нь инженерийн шугам сүлжээ орсон байна. Гэвч шугам сүлжээний ачаал тохируулгатай холбоотой асуудал нь зарим нэг хүндрэлийг үүсгүүлжээ. Гэсээд ич аж ахуйн нэгжүүд төрийн болон иргэдийн өмнө хүлээс үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өнгөрөх 4-р сараас барилга үүсгэлтэй ажил эхлүүлжээ. Энэ онд гэр ороллын дахин төлөлтийн хүрээнд 2052 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар тооцжээ.